Нийслэлийн удирдлагууд өнөөдөр дүүргийн засаг дарга нар болон хаяа агентлагуудын дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа. Тодруулуулах 2017 он хийх ажлуудаа тогтоосон хугацаанд нь үр дүнтэй гүйцэтгэх. Төлөвлөсөн ажлынхаа 80%-ийг оны эхний хэсэгт биелүүлэх үүрэг чиглэлийг өгсөн байна. Нийслэл Улаанбаатар хотод 94 жил хийх бүтээн байгуулалтын ажлуудыг 2016-аас 2020 оны хүртэлх засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөөр уялдуулж гаргасан. Энэ хөтөлбөрийг дараа нь хэмжигдэхүйц үр дүнтэй алдаа гарсан ч буухадсан буцах хаягтай хариуцлага тооцох механизмыг бүрдүүлэх үүднээс нийслэлийн удирдлагууд дүүргүүдийн засаг дарга нар болон харьяа 34 агентлагийн удирдлагуудтай өнөөдөр үр дүнгийн гэрээ байгууллаа. Эрхчлүүлүүдэд Улаанбаатар хотод 2300 ор бүхий цэцэрлэгийн 10 барилга барих, зарим дүүргүүдийн эмнэлгийн барилгыг шинжлэх, 7.5 тэрбум төгрөгөөр тооцоглохаангүй 7000 орчим айл өрхийг цахилгаантай болгож хүчтэлийн уналтыг бууруулах зэрэг ажлуудыг төлөвлөжээ. Үйл ажиллагааны хөтөлбөр нийслэлийн эдийн засгийн нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс гэрээнд тусгагдсан арга хэмжээг дүүрэг байгууллагууд хэрэгжүүлэн ажиллаж гүйцэтгэл үр дүн эхний арга хэмжээ тооцоо ажиллах болно. 2017 онд нийслэлийн төсөвт 536 тэрбум төгрөгийн төсвийн орлого төвлөрч 295.8 тэрбум төгрөгийн урсгал зардыг санхүүжүүлж хотын шуудын төсвөөс 174.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэн 89.4 тэрбум төгрөгийг Монгол улсын төсөвт хөгжүүлнэ. Нийслэлийн удирдлагуудаас өрч байгаа нэг гол чиглэлэн иргэдийн оролцоог бүх шатнд тэмэгдүүлж санал бодлыг нь сонссны үндсэн дээр ажлаа өргөжлүүлэх болж байгаа юм а. Ивээс үр дүнгийн гэрээний хүрээнд тусгасан ажлуудаа бодитоор хэрэгжүүлэхэд иргэн байгууллага хоорондын хамтын ажиллагаа ихээхэн чухал болохыг онцолж байлаа. Цэцэрлэг эмнэлгүүдийн үйл ажиллагааг дүүргийн төсөв эргэлдэн шууд загчид гэрээ байгуулж тэгээ хагас бүтэмжлэлтийн дүгнэж ингэж тэгээ дээд шатны хамтын тайлгаж ажилладаг ийм даваа бол яг засгийн газар нийслэлийн засгийн өөрийн тусгацсан чиглэлийг бол бүрэн хэрэгжиж ажиллах. Ийм гэрээний нөхцөл байгаа. Үр дүнгийн гэрээний хүрээнд дүүргүүдийн засаг дарга нар болон харьяа 34 агентлагийн удирдлагууд энэ оны эхний хагас гэхэд 2017 онд хийхээр төлөвлөсөн ажлынхаа 80%-ийг биелүүлсэн байх. Гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд тодорхой хариуцлага хүлээлгэж арга хэмжээ авахаар гэрээнд тусгасан байна.